Сайн мэцхан үзэгчтэй бид өглөө бүр шүдэ угаадаг ч жоохон яг яагаад угаадаг нарийн шалтгаанаа мэддэггүй. Тэгвэл өнөөдөр амны хүнд шүдний эрүүл ахуйн талаар ярилцахаар нүүр ам согог судлалын ахлах зэргийн эмч мөнх толготой ярилцахаар бэлдээд байна. Урилга хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. За, орчилцуулж байгаад баярлалаа. За, тэгэхээр бидрийг бага хахад ээж аав маань за өглөө шүдэ угаа шүү. Ороо ундахтаа шүдэ угаа шүү гэж хэлээл тэрнээс хойш одоо бид өдөө хүртэл явж аваад одоо өөртөө хүүхдүүд за шүдэ угааж гинэ л гэд асуугаад идэг тий. Гэхдээ шүдэ угааснараа хүний бид ийм давуу тал үүснэ. Хэрэг угаахгүй бол ийм болно гэдэг мэдээллийг ер нь өгдөггүй магадгүй мэдгүй ч байж магадгүй. Тэгэхээр хэрвээ шүдэ угаасны давуу тал нь юу байх юм? Угаахгүй удах юм бол бас хүний бид ямар сөрөг үр дүн гардаг юм бэ? Энэ талаар хоёлаа ярилцъя. Тэгэхээр ер нь бол шүд яагаад угааж байгаа вэ гэхээр нэгдүгээр шүднийхээ үүргийг бид нар мэдчих хэвээр бүрэн ухамсарлах хэвээр гэсэн үг. Тэгэхээр шүд маань өөрөө эхлээд нэгдүгээрт хоол хүнсийг зайжлаж бутлах одоо тийм ээ хүн амьд явахын тулд хоол идэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр хоолыг идэх одоо хамгийн анхны боловсруулалтыг амны хөндөд хийж идэг учраас шүд бол тийм чухал хэрэгтэн гэсэн үг байхгүй хоол боловсруулах нэг нөмрөө. За хоёрт нь бол хэл ярианд оролцож идэг. Шүдгүй хүн яаж ярих вэ? Шүдтэй хүн ямар дуу хаваа ямар байх вэ те их мэдчлэн. За 3 дугаарт бол гоос зүйн одоо гоос сайхны өндөр ачаалал бохирдолтой. Ийм учраас бид бүхэн шүдээ заавал угаах хэрэгтэй. За шүд өмнөөс улбаалаад цаашлуулаад ярих юм бол одоо шүдний цоорсон шүдэн дээр бол маш олон төрлийн нэм бактери агуулгадж идэг. Тэгээд энэ нь цаашлаад ходоод гидсээр дамжаад ингээд бусад бүхий л өвчний суурь болж идэг. Тийм учраас бид хүн шүдээ заавал угааж цэвэрлэх ёстой. Бидний зарим эмчнэр бас тэгдэлтэй зүй амгийнхны ус бол маш их одоо давсархаг байдаг. Дээрээс нь хоол ундаа нэлээд давстай иддэг учраас одоо бидний ингэж яриад байгаа шиг зөв угаалт буюу өдөрт 3 удаа угаах нь буруу. Яа тэгэхээр зүй амгийн хүүхдүүдийн бусад хүүхдүүдийн шүд одоо ингэж бутарч унжаавал манайх одоо үүрж ундагч гэдэг. Тийм учраас их угаах нь бас буруу гэдэг юм билээ. Тэгэхээр бид нар яг ямар хэрэглэж яаж угаавал одоо манай аймгийнх нь илүү зохимжтой байдیں۔ Ер нь бол Сүхбаатарт яагаад яадаг вэ гэхээр ундны усан дэх ботор хэмжээ өндөр байдаг. Тийм учраас Сүхбаатар говийн аймгийн хүмүүсийн шүд аягүй их шарладаг. Энэ бид нар нөгөө ботор ихтэй хоогоо угаагаадах тусмал цоорлол хөртгөн гайгүй. Өртөхгүй ер нь бол. Харин шүд маань шарлаад байна. Шар шүдтэй байна. Аягүй их шар шүдтэй болдог. Энэс өрсөн сэргийлэхийн тулд бид нар боторгоо сонгох ёстой. Дээрээс нь шүүлтүртэй усыг цэвэршүүлсэн ус сэргийлэх ёстой. Ингэж бидний хүүхдүүд эрүүл цагаан шүдтэй хүүхдүүд гарна гэсэн үг. Яагаад Сүхбаатарын хүмүүс одоо энэ бас манай аймагт бас шүдний цоорл бол бас их вэ штэ. Тэг яагаад энэ их байгаад байгаа гэхээр нэг талаараа нөгөө энэ хатуулах ихтэй эрдэс ихтэй ус чинь өөрөө амаа угаахгүй бол нөгөө шүдэнд чинь наалтчдаг. Нөгөө шүдний усны чинь эрдэсүүд наалдаад байгаа юм штэ. Тий. Тэгэхээр эрдэс наалдаад чулуу гэдэг юм үүсдэг. Бөөлний өрсөл. Энэ бөөлний өрсөл буюу энэ шүдний чулуу гэдэг зүйл маань шүдний цоорлоос тутахааргүй тийм бас хор хурш ихтэй энэ зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нэг талаараа системийн маягийн юу болчдөг. Одоо тулгууруудын өрсөл гээд бөөлний өрсөл хүндрээ тулгууруудын өрсөл буюу шүдийг тулган тогтоож байгаа энэ ясыг уусгачдаг. Тэгэнгүүт нөгөө шүд маань сулраад унцдаг. За өвднө гэдэг маань нэгсэндээ хүндэрсэн мөрөө л гэсэн үг. Сувгийн өмчлөг гэдэг зүйл рүү орцсон байна гэсэн үг. Тэгээ сувгийн өмчлөг гэдэг зүйл рүү ороод ирэхлээр нэгдүгürt цаг хугацаа их зарцуулна. Шүдийг эмчлэх гэж дөнгөж цоорлын өвшөндөө ивэл цэвэрлэл ломтчихно. Хоёрт сувгийн эмчлэгээр ороод ирэх юм бол хугацаа их ордог. Ажил бэр ихтэй болоод ирнэ. Цаашлаад зүгээр карис ломдуулсан одоо зөвхөн цоорлын өвшөнд байгаа шүдийг ломдсон, сувгийн эмчлэгээр ломдсон хоёр шүдний цаашдын амьдрах чадварын хувьд энэ нь харьцангуй сул болоо чинь сувгийн эмчлэгийг хэлсэн шүд одоо юу гэдгийг 10 жил боллоо гэхэд сувгийн эмчлэгийг ломдуулсан шүд 20 жил болох чадвартай гэсэн үг байхгүй юу бүтээ. Тэгэхээр 10 дахин магадгүй 20 дахин илүү амьдрах насжилт нь уртснаа гэсэн үг. Тэгэхээр нэг тэр хоёр дахь юм бол энд хугацааг зарцуулж байна. Гуравт мөнгө их орно. Одоо тэгээ ингээд магадгүй ингээд хүмүүс шүдний эмнэлэг үзүүлэхээр шүд төлбөр өндөртэй гэж ярьдаг. Тэгэхээр үнэхээр төлбөр өндөр гэж боддог бол өрсөн сэргийлэх хэрэгтэй. Өрсөн сэргийлэлт болгон хямдхан. Магадгүй шүдний эмчлэгчгүй шүдээ зүгээр угаалахад өвөн төрөмн шүд цоорохгүй байх боломжтой бац. Гэтэл угаахгүй байж байгаад цоор болж байна.
дөнгөж соорчод байхад нь гяс очиод имжлүүлэл бас хямдхан болох гэдэг. Үнгөө жимчилж байгаа улсын юм л гэдэг. Тэгэхэд тэрийг хийхгүй байж байгаад дараагийн шатанд очиулж байгаа байхгүй юу? Тэгээд одоо нэгэнд цоорцсон тий. За бүр ингээд суг руугаа орцсон. За тэгвэл сугийн имчилгээг яагаад тийм олон хоног өргөжлүүлж хийдیں۔ Яг нөө бид нар чинь эмнэлэгт ороод үзүүлэхдээ 5-10 минутын дотор үзчихэл за маргааш хүрээ нөгөөдөр хүрээ дээр гээд ингээд явуулаад идэв штэ тий. Тэгэхээр тэрийгээ богино хугацаанд нэг одоо үзлээр хийж болтгүй юм уу? Тэгээд байн явахаар нэг улсын эмнэлэгт чинь цаг олдохгүй ч гэдэг юм уу. Тэгээ ахаад хувийн эмнэлгээр явах бол хөрөнгө мөнгө их орно ч гэдэг юм хүндрэл бэрхшээл бас тулгараад байна л да. Ер нь бол сугийн эмчилгээг бол нэг дор хийхэд бас их хугацаа ордог байхгүй юу? Нэгдүгээр нэг дор хийж болно. Гэхдээ сугийн эмчилгээ болгон адилхан биш байхгүй юу? Сугийн эмчилгээнд хүрээд хаалдвар нь ямар зэрэгтэй байгаас шалтгаалаад тухайн эмч сугийн эмчилгээнийхээ эмийг сонгодог байхгүй юу? Тэгэхээр өрөвслийнхэн процессыг хамаарат ямар юм хийх үү? Энэ өрөвсөл 7 хоногийн дотор дарагдахгүй юу? 3 хоногийн дараа хийх үү? Өвчин нэмэх юм хийх үү? Гэх мэтчлэнгээр сонголтууд гарч ирнэ. За улсын эмнэлгийн хувьд бол маш бага цаг өгдөг байхгүй юу? Тэгэхээр нөгөө цаг дээр чинь 15 минут л байдаг. Тийм. Тэгэхээр нэг хүн 15 минут. Тэгэхээр 15 минутын дотор сугийн эмчилгээ бүр хийх юмч боломжгүй байхгүй юу? Тэгэхээр дараагийн юм хийгээд ингээ явуулаад дараагийн эргэлтэн дээр ингээд ямшлахээс өөр арга байхгүй. За тэгэхээр хоёулангийн яриа бол ямар ч байсан эхлээд шүдэ угаахаасаа эхлээд шүд цоорхоосоо эхлээд ингээ явчихлаа. За эмнэлэгт очиж чадахгүй гүрийж яваад үзүүлэхээс айж явсаар хагаад шүдэ авуулахаас өөр сонголтгүй болсон юм хүмүүс бас байдаг. Эсвэл нөгөө сугийн эмчилгээ хийлгэхээсээ айгаад шүдэ авуулъя гэх бас энэ сонголтыг хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгвэл би нэг шүд авуулснараа миний биед учрах одоо муу нөлөөлөл нь юу байх вэ? Одоо манай үеийнхэн бол 10 жил байхдаа шүдэ авуулж байсан маш олон тохиолдол бас байдаг байхгүй юу? Шүд нэгэнт авуулчлаа гэж одоо цоороод өндөрөөд. Тэгээд авуулсан бол ер нь бол нөгөө шүд болгон ингээд тодорхой төвшингээ хоршиж идэх байхгүй юу? Хувлаараа. Тэнгүүд энэ одоо дээдлийн шүдний дээр дарагдаг одоо доотлогын шүд нь байхгүй болчлаа гэж үү. Тэгэхээр энэ шүд тулах юм байхгүй болж байгааз. Тэнгүүд доошоо явна. Сун гэсэн үг өөрөө. Сунал төснө. Дээрээс нь энэ орон зай байхгүй хэсэг рүү нөгөө ингээ налхлаар шүд шилж төлгөө орно. Тэгэхээр магадгүй чи одоо ийм байхгүй да. Чиний хувьд одоо юу гэдгийг тий тодорхой ингээд насны юу байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг хэдэн настай байх, 30 настай, 40 настай байлаа гэж бодъё. Тэгэхэд магадгүй чи буулийн өрсөл харьцангуй гайгүй байж болно гэсэн үг тийм ээ. Шүдэн чулуун юмаа цэвэрлээд сайн цаашдаа ингээд амны өмд ирүүлэх юмдаа сайн сахиа байж гэнэ гэж. Тэгжээ тохиолдолд тодорхой хугацаа байна чамд. Хугацаатай шилжилт хөдөлгөөн явагдана гэсэн. Магадгүй амны өмдийн дахиад сул байж болно. Дахиад олон шүд цоорцсон шүдэнд чулуутцсан ч гэдэг юм уу. Буулийн өрсөлийг явагдаад ах юм бол шүд маш хурдан сэрнэ. Амархан зайтай болно. Зайтай болоод ирэхээр яг ингээд шүд өөр шүднүүд зөв хошгоо дээр бол яг ингээд хувлаараа ингээд хоолоо хаздаг байсан бол чиний энэ арааны байхгүй болсноор чиний арыг хоолыг бутлахад чамд нэгдүгээр дутуу бутлна, хоёрдугаар гүйцэд бутлахын тулд хугацаагаа их орно. Дутууд зайжиж дутуу эцснээс болоод ходоод эцсний асуудал дахиад явагдаж эхэлнэ. Тэ. Тэгээд шүд үл өөрөө айгүй тэнцвэрийн хэрэгтэн гэж явдаг бас. Хүчний хэрэгтэн гэж явдаг. Оюун хааны хэрэгтэн гэж явдаг. Ер нь бол бүх зүйл дээр явж байгаа шүдтэй холбоотой. Тэгэхээр юу гэдгийг нөгөө нэг шүд байхгүй бол чиний тэнцвэргүй байдал, дээрэс нь одоо юу гэдгийг эрүүний үе цаашлаад ингээ буруу зуултай яваад нэрүү чамхаа өвдөн мэдрэл дааж өгдөг их мэтчлэн ингээд ухаатай бол айгүй олон юм юмуд л үүснэ. Тэр бол тодорхой. Хүмүүс бол яг нэг шүд авалцсан шүдийн нөгөө амнаас хол гэдэг өнцгөрөө бол өнөөдөр ингээд монголчууд бол ялангуяа яваад эхэлсэн. Монгол, Орос, Хятад гэх юм уу зааны одоо гурван манай ойролцох орнууд. За бусад орнд бол тийм асуудал байхгүй болсон. Солонгос, Япон бол шүдний цоорлог орн болж исэн. Дээрээс нь энэ одоо бэнийг одоо олон жил өмнө ч гэсэн ярьжлээсэн. Шүд хүн ажилд авахдаа тухайн компаниуд шүднийх нэрүүл мэндийг харж ажилд авдаг болцсон юм юу? Япон, Америк гэдэг бол одоо тийм зарим газрууд байдаг гэж байгаа байхгүй юу? Яагаад гэхээр тэр хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадчихна уу юу? Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадахгүй байгаа хүн бусдын эрүүл мэндэд анхаарч чадахгүй гэдэг дээр эргэлзэж эхэлж байгаа байхгүй юу? Тийм ээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол нөгөө хамгийн ихний эрүүл мэнд ийм мэдлэг,
эрүүл мэндэд хандлага гэж бүх зүйлийг эндээс харж болдог гэсэн үг. Тэгэхээр шүд эрүүл хүн бол бие махбод нь эрүүл байх магадлал нь маш өндөр. Шүд асуудалтай байх тусмаа бусад эрүүл мэндийн чинь асуудал дагаал муудаж ийн гэсэн үг. Тэр тоолонгоор таны санхүү амь нас гэдэг бүх зүйлд эрсдэл дагуулж байгаа л гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр одоо хоёлаа сэдвээ арай илүү насанд хүрэгчд рүү том хүмүүс рүү чиглүүлье. Одоо яг тамчуудын дунд ч гэдэг юм уу ийм нэг үнэн бодол мэддэхгүй юм асуултууд яваад байна л да. Жишээ нь манай аймгийн хэмжээнд ам залхуурын одоо хорт хавдартай 30 гаруй хүн байдаг гэдэг талаарх мэдээллийг та сонссон байх тий. Тэгвэл хүмүүсийн дунд нэг ийм яриа байдаг. Ам нь шүдэн өвчтэй. За ам нь одоо юу гэдгийг амын хүндийн нэлээд бохирдолтой хүнтэй ам байдлаар одоо бэлгийн харилцаанд орох юм бол өксөх замын халдвар авдгаа гэдэг тий. Энэ хэр үнний ортой вэ? Одоо би бол яг нарийн бол мэдэхгүй байна. Тэрийг судалсан судалгааг бол олж уншааг байна. Гэхдээ цоорсон шүдэн маш төрлийн олон төрлийн нэм бактери байна л гэж хэлсэн би түрүүд. Тэгэхээр тэр нэм бактериуд бол халдварладаг гэж байна. Нэм бактери ч үгүйсээ халдварладаг шүү дээ. Тэгэхээр халдварлана л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр мэдээж тэр одоо амос X гэдэг юм уу. Тэгэхээр тэр нь чарх үүсдэг юм уу? Эсвэл бол юу гэдэг гимтлээ тэгэл тэр арьс састаа шууд орно гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Тэгэл ер нь бол орох магадлал өндөртэй л гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол хавдар одоо ам залхуурын хавдар гэдэг энэ бүх хавдар энэ өвчлөлийн бус хөр болж байгаа байхгүй юу? Одоо өвчлөл ихтэй тий бактери ихтэйч гэдэг юм шүү цооролтой байж байгаад тэгээд тэрнээсээ бол болоод хоолой өвддөг болно. Хоолой ангийн тэгээд шүдний цоорлын энэ нянгууд буцаад зүрхэндээ орчих суугаад зүрхний гажиг гих мэтчлийг үүсгэх боломжтой. Дээрээс нь одоо маш олон төрлийн өвчин бөөр өвдөх нь бөөрөн дээр очиж одоо суун тэгээд бөөрийн үсэл шийс бэлгийн зам гэл ингээл дамжаад явах бүх боломжууд байгаа. Тэгэхээр хүмүүс бол шүдээ угаах ёстой гэдгийг бол их бага хэмжээгээр ойлгодог болсон шүдээ бас нэлээдгүй сайн угаадаг болсон байх гэж бодож байна. Тэгэхээр бид нар шүдээ угаахаас өөрөөр шүднийхаа ингээд эрүүл ахыг мэдэх боломж бий юу? Шууд одоо үгдийн толинд хараад миний шүд эрүүл байна. Миний шүд одоо жоохон гэмтцэн юм шиг байна гэдэг юм уу те. Энийг харж өөрөө тань мэдэх тийм боломж байдаг уу? Ер нь бол 6 сард нэг удаа мэрэгжлийн эмчт үзүүлчих хэрэгтэй байхгүй юу? Мэрэгжлийн эмчт. Тэгэхээр бид нарт нүдэнд харагдахгүй маш мэрэгжлийнд ч харагдахгүй цоорлууд зөндөл үссэн байдаг. Тэрийг харж чадахгүй ш тохиолдод байгаа. Тэгэхээр тэрийг эрентген тусгай одоо бүр цоорл илрүүлэгч юм багажнууд гарцсан байгаа. Буддаг, цоорл илрүүлдэг лазер гэх мэтчлэн ийм багажнуудын тусламжтайгаар илрүүлж болно. Далд цоорлуудыг, жижиг цоорлуудыг гэсэн үг. Тий. Тэгэхээр мэдээж хувь хүний хувьд бол урьдчилан сэргийлт гэдэг юм бол нэг нэмэртэй их хэвээр. Өөрөө шүдээ тогтмол угаадаг байх хэвээр. Хоёрдугаарт мэрэгжлийн эмчт үзүүлдэг байх хэвээр. Гуравдугаарт эрүүл мэндийн тодорхой түвшний шүдний эрүүл мэндийн мэдлэгтэй байх хэвээр. За шүдний чулуу гэдэг юм бүр байх ёсгүй. За тэрийг бол ер нь одоо мэдэх хамгийн анхны арга гэх юм бол шүдээ угаахад хаяа буйлнаас цус гарч яваа шууд буйл өргөсч эхэлж байна гэсэн. Буйлны өнгө хэвийн цайвар гоё юм ягаан биш байгаад тод улаан өнгөтэй илж яваад буйл өргөсч байна гэсэн үг. Тэгэхээр буйлны өргөслийн хүндрлийн улмаас л энэ шүдний чулуу үсээ яваад байгаа юм. Тэгээд ер нь ингээд бас их болсон хүмүүсийг л харагдана л да дотор талд нь ингээд хамгийн эхний юу бол зүгээр амаа ангаагаад харахад тойлонд харахж болно. Тэгэх юм бол доотлын үдэн шүдний дотор талд шаралцсан юм байвал тэгэл тэр бол чулуул гэсэн үг. Тэгэхээр одоо ямар ингээд бид нар тий эмчхүү газар ямарч боломжгүй нөхцөлд амьдарч байгаа биш үү? Ер нь бол маш их боломж байгаа шүү дээ. Одоо хөдөр нутгийн хүмүүс ч гэсэн манай аймгийн хувьд ч гэсэн амин руу байнга л ирж байгаа. Нэг ихтэй л үзүүлчих хэрэгтэй. Магадгүй сумын шүдний эмч, мэрэгжлийн эмч байхгүй бол. Тий. Орон нутгийн хэмжээнд ер нь одоо энэ шүдний тоног төхөөрөмж ер нь ямархай хэмжээнд дэд орон нутгад болохоор энэ шүд авъя гэхлээр нэг эмэн байхгүй ч гэдэг юм уу нэг юм тоног төхөөрөмж байхгүй гэдэг юм хүндрэлүүд бол бас нэрсээр гараад идэг л та. Тэгэхээр яг таны эмнэлгийн хувьд гэвэл ер нь тоног төхөөрөмж хэр сайтай вэ? Одоо хот руу яваарэ гэдэг одоо энэ хандлага ер нь хэр өөрчлөгдсөн бэ? Нүүрэн судлалын салбар бол дэлхийн түвшинд хөгжсөн гэж үзэж болно. Энэ бол тий. Тэгэхээр өндөр хөгжсөн гэсэн үг. Тэгэхээр маш олон төрлийн орчин үеийн шүдний багш тоног төхөөрөмжөд ороод ирсэн. Саяхан одоо 10 жилээ манай нэг им ханган одоо тий шүдний тоног төхөөрөмж нийлүүлдэг компани маань хийж байна. Олон улсын баг хурлыг зохион байгуулж байна. Япон, Солонгос, за Австралиас ингээд эмчнэр урьж авчирч лекц уншуулж байна. Тэдний шин дижитал технологиудыг танилцуулж байна шүдний салбарт.
Тэгэхээр шүдний бол хангалттай сайн хөгжиж байгаа салбар. Тийм учраас ер нь бол дэлхийн түвшинд хийгдэж байгаа эмчилгээнүүдийг бол Монголд хийгдэж байна. Манай аймагт ч гэсэн ер нь ихэнх эмчилгээнүүд нь хийгдэж байгаа гэсэн. Нэг бас нэг юм байна. Хүмүүс нөгөө нэг шүдэл ломбдуулаад тэгээд явцын донд нөгөө ломб нь унаад тэгээд унсан ломбоо ахиж нөгөө нэг ломбдуулаад ийм процесс ингээд 2-3 удаа үргэлжлээд яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө нэг ямар нэгэн хими юм орж ийн гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр олон удаа ингэж шүдэл ломбдуулж энэ туяанд ингэж олон удаа орсноороо буцаагаад нөгөө нэг амтай холбоотой хавдар үүсгэе гэдэг юм. Тэгэхээр энэ юу нөхөр үнэн бодиттой судалгаа үнэхээр тэгдэм болов. Монголд л авал байхгүй. За дэлхийн одоо бусад улс орнд бол ямар байгааг би бол олж уншаагүй. Гэхдээ асар олон шүдэл ломдуулж байгаа штэ. Асар удаан хугацаанд гэрлийн тэр аппаратаар хэрэгжилж байгаа. Тодорхой дооцтой байгаа тэр. Тэгэхээр нөгөө аюулгүй гэсэн одоо тэр битгий эрентгийн аппарат штэ. Тэр эрентгийн аппаратыг жирэмсэн хүн одоо юу гэдгийг 1000 удаа нэг дор ингээд одоо эрентгийн төвөөний хор хөхөд тэр нь одоо магадгүй урагт нөлөөлөх магадлал нь одоо 1% байна ч гэдэг юм уу. Асар бага байхгүй да. Тийм. Тэгэхээр тэр нөгөө шүдийг гатруулж байгаа ломны гэрлэн дээр өдр бол би бол бараг л байхгүй байх гэж бодож байна. Шүдэ агуулсан ч юм уу шүдний эмнэлгээр олон үйлчлэлтэй хүмүүс одоо насан бас нэлээд залуучсан байна л да. Одоо манай үеийнхэн бол нэгэнт ингэ шүдэ агуулсан хэрнээ шүдэ ахиж хими шүд хийлгий гэхээр нөгөө эмчээсээ ичдэг. За намайг одоо энэ хүн одоо тэдний шүдтэй ингээ ботчихъя гэдэг утгаар нөгөө ингээ цухтаагаад байна шүү дээ тий. Тэгэхээр эмчнэрийн зүгээс тэр шүдний эмчилгээнд орж байгаа өвчтнүүдийг яаж хүлээж авдаг вэ? Хэрвээ таны таньдаг хүн тань дээр хими шүд хийлгэх гээд ороод ирвэл та юу яах вэ? Энэ ингэдэг яг зөндөл над ч гэсэн зүйл тохиолж ирсэн. Одоо жишээлбэл ингээд манай үеийнгийн охтууд ч гэдэг юм ингээд өмнө мөхтлөгаар шүдээ үзүүлмээр байдаг. Гэхдээ хичээд байна. Гэхдээ хизээч бид нар бол эмч واخгүй да. Түүнээс биш одоо энгийн хүн биш байхгүй да. Тэгэхээр бидний мэрэгжил учраас бид нарт тэрийг зүгээр л хин нэг одоо жишээл юу гэдэг тэрийг үтсэн чинь намд хийм байсан шүү дээ. Хизээж хинт ч ярихгүй байхгүй юу. Тийм учраас тэрийг хизээж санаа зовох ёстой юм байхгүй. Би биш бүх эмчнэр тийм адилхан. Тэр тухай өвчний тухай хизээж ярихгүй. Зүгээр л ингээд эмчлэх юм хэлж өгвөл харин ч таньдаг тусмаа үе тийм юм байх тусмаа өмнө бол ингээд зөвлөгөө аваад ингээд илүү гоё тутам явах хэрэгтэй байхгүй юу. Гэхдээ манайх яг тийм юу бол надад бол зөндөл одоо манай ах эгчнэр хэлж ийсэн манай нэг дүү чамаа үзүүлэх гэсэн чинь ингээд байна тэгсэн чинь ингээд хичээд байна ш гэдэг юм уу. Ийм юм бол байж болохгүй байхгүй юу. Тэ. Тэгээ залуучууд нөгөө шүдэ агуулчаад хими шүд хийх бол хичээд байгаа байхгүй. Бүр хамаагүй. Ер нь ичж ийна гэдэг нь нэгтлэр эрүүл мэндийн нөгөө боловсрол маань дахиад дутуу байгаа гэсэн үг шүү дээ. Иччих энэ чинь өвчин байхгүй да. Тэгэхээр ичих хэсгөө. Би бол хим шүд хийлгцэн гэж байгаа залуу хүнийг харах юм бол сайн байна л гэж хэлнэ. Яагаад тэгэхээр энэ хүн эрүүл мэндэд анхаарч цаашдын хүндрэлээ сэргийлж байна. Харин шүд хийлгээгүй явж байвал энэ хүн тийм байна л гэж харна. Магадгүй чи бид нар ингээд өөрийн мэдрэлгүй шүдний эмчнэр бол шүдрийг харж байгаа хүний. Тэгэхэд магадгүй шүдийг хийлгээгүй явж байгаа хүмүүсийг харахад зөндөл хүмүүсийг би харж байгаа. Одоо ингээд дээд боловсралтай дараагарч байна. Тэ ингээ харангууд шүдний асуудалтай. Шүдээ ахуулсан тэгсэрээс шүд хийлэгдэх. Тэгээ яагаад хийлэгдэх юм бол доо гэд гайхаад идэх байхгүй. Тэр хүнд мөнгө байгаа. Боломж байгаа. Мэдлэг байгаа үг нь. Гэхдээ яагаад ичих нүр бүр их байгаад байна те. Мэдхгүй одоо ичээд байд юм үгүй л ах гэж бодож байна бид гэхдээ ичснээс болоод үзүүлэхгүй байна гэдэг бол бүр хамгийн өөр асуудал ах гэж бодож байна те. За хими шүдтэй дахиад ганцхан асуулт асуучих. Нөгөө эхлээд хүмүүс чинь хими шүд хийлгэхийн тулд эхлээд нөгөө шүдэндээ тасах хэрэгтэй гэдэг юм хугацаа байдаг юм байна л да. Тасахын тулд нөгөө хамгийн ихний нөгөө нэг авдаг юм нэг шүднүүд байдаг шүү дээ тий. Тим шүд хийлгээд тасгад юм байна. Тэнгүүд нь шүү дээ тим шүд хийлгэчихээ нөгөө дундуур нь хоолны үлдээд шүд өмнөх нөгөө эрүүл байгаа шүд маань хорхоо идтгээ тийм учраас тийм шүд хийлгэх хэрэггүй гэдээ бас хүмүүс яриад байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хийлгэх ёстой юм уу хийлгэхгүй байх ёстой юм уу? Нөгөө талаас нөгөө нэг хийчихсэн шүдээ чинь байн аваад тохоор сулраад ингээд хими шүд хийсний хэрэггүй байдаг гэдэргээд ийм олонний дунд бол ийм яриануд байгаад байдаг л да. Тэгэхээр яг аль нь яг зөв юм бэ? Анханасаа тийм дасгаж агаад хийх юм уу? Эсвэл шууд анханасаа өсөж байгаа авагдахгүй шүдээ хийлгэх юм боломж нь байд юм уу? Хамгийн сайн шүд бол одоо имплант л байгаа шүү дээ. Авагддаг шүд гэсэн үг байхгүй юу? Тий. Тэр шүд гэж бас байдаг үстэй. Эрбондо.
Тийм тэр чинь ямар вэ? Авахдахгүй шүү. Гэтэ яг ийм баггүй. Хамгийн одоо сайн хийгдэж байгаа одоо ер нь өөрийн шүттэй хамгийн ойрхон шүд нь бол имплант гэдэг шүд байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр шүдний буйлан дотор ийм титан гол суулгаад тэр гол дээрээ шүдийг хийж гал хэлбэр гэсэн үг. За энэ өөрөө өртөг асар өндөр байхгүй да. Сонсгоч амар юм байна. Тий. Тэгэнгүүт энэс хүмүүс юу гэж боддог гэхээр бөөлөнд нь яс төмөр суулгана ч гэдэг юм гол суулгана гэхээр айгаад идэг. Айгаад идэг. Тэгээд нэгт тэрнээс айдаг хүмүүс байна. Хоёр тэгэхээр эн чинь нөгөө бид нар мэдлэг олжихын тулд одоо чи ингэ мэдхгүй юм чинь асуух хэрэгтэй байхгүй. Ер нь бол асуулт асууж ич чи мэдэж авна. Түүнээс биш төмөр гол суулгадаг гэж амар юм аа гэд чи ингээд асуухгүй байвал мэдчихэж чадахгүй. Асууж иж энэ өвдд юм уу, өвддгүй юм уу, цаашид ямар учиртай. Ингээд нөгөө шүд хийхгүй яваад байх тусмал нөгөө бүйл гэдэг зүйл шүдний өрөө хоншоор яс чинь хатангаршаал энэ дараагийн нөгөө импланта хийгч боломжгүй болох үе гарна. Дээрээс нь дахиад магадгүй хиймэл яс нөхөх хагалгаа гих мэтчлэн ийм асуудлууд үүсч эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр имплант нь өөрөө өртөг өндөртэй. Тэгээд яг Монголын нөхцөлд бол аюу хэцүү байхгүй. Монголчин нөгөө бүтэн шүдтэй хүн аюу цөөхөн биш үү? Тэгэхээр олон шүд авахулсан учраас олон имплант хийх гэхээр аюу их мөнгө орох гэдэг юм шиг санагддаг. Тэгээд магадгүй хийлэгдэх юм уу дээ. Тэгээд энэ шүд чинь өөрөө дотор аюу олон янз байгаа. Авагдах шүд гэхэд дотор энгийн хуунцар, уян хуунцар, металл арамтай гих мэтчлэн олон төрөл байгаа. Тэр хим шүдний завсраар ороод нөгөө шүдэд цооруулаад байна гэдэг нь шүү дээ. Энэ бол хоолоо цэвэрлэхгүй л бол тийм шүү дээ. Тэгэл аваад энэ шүд юу нөгөө хим шүд төрийн чинь завсар хоолны үлдээдэл байвал таны шүд цоорхон тодорхой шүү дээ. Тийм. Гэхдээ л одоо дэлхийн бүх хамгийн амар хүмүүсийн хамгийн амар нь шүдний эмч гэдэгс тэ бүх насныхан шүдний эмчээс айдаг, очоос бүр ингээд имээдэг. Бидний хүүхэд байхын сэтгэхүйнд чинь нөгөөсөө л тэгээ суудсан. Тийм нөгөө тухайн үед өвчин намдах тариа гэдэг зүйл нь маш муу байсан. Шүдийг эмчилж мэддэггүй байсан. Эмчлэх гэж байгаа нэг айгүйх өвтгдөг байсан. Угаасаа шүдний өвдөлт амар. Яснаас шүд, махнаас нүүд гэдэг учраас нэг аюу хүчтэй өвддөг учраас л тэнд хүн хүрч чадахгүй шүү дээ. Өвдөлт гэдэг бол мэдээж хүний хамгийн их айдаг зүйл. Тэгэхээр нэг хамгийн их өвддөг учраас л ажаа. Одоо орчин цагт бол юу гэдгийг шүд авалтны бол ямар ч өвдөлтгүй болсон шүү дээ. Тариа бүх эмнэлгийн тариа айгуу сайн болсон. За бид бүхэнд одоо маш их хэрэгтэй мэдээллийг зав гаргаж өгсөн танд маш их баярлалаа. За ингээд үзэгч та бүхэн маань ч гэсэн бит хоёрын ярилцлагаас маш олон хэрэгтэй зүйлийг сонссон байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд амны хүндий бол тэгээд эцэст нь хэлгээд амны хүндий бол одоо бүх өвчний суурь болдог учраас амны хүндийгөө эрүүл байлгахад та бүхэн манаас анхаараарай. Ингээд анхаарал хандуулж үзсэн та бүхэндээ баярлалаа.